Эртний Кошол улсын нийслэл Шаравстай хотын Жетон хийдийн ойролцоох хий дотор бас байгаа энэ ангуулийн маалын совргоны дэргэд ирээд байна. Ангуулийн маал гэж их алдартай бурхан багшийн амьдралдаа тохиолдсон бас нэг түүхэн гайхамшигтай хүн байгаа. Энэ хүний амьдралын түүх бол бас их олон үйл явдалтай, өрнөлттэй түүх байдаг. Ангуулийн маал, ангуули гэдэг нь хуруу, эрхэн хуруу гэсэн. Маала гэдэг нь эрх. Тэгэхээр энэ хүн яасан гэхээр гэрээс гараад багаасаа бол их хурц ухаантай их мундаг залуу байсан. Тэгээд нэг Бирман багшийн дэргэд ном сургаал сурч байсан. Тэгтэл тэр хурц ухаантай мэрэгэн заасан болгоны сурдаг их мундаг хүү байсан учраас тэр багшийн эхнэр тэргээд бүгд тэр хүнийг бол асар их тэр ангуулийн маалыг бол маш их сайхан хүндэлж ингэдэг байсан. Тэгтэн тэр багшийн шавнар бусад шавнар нь бол асар их атаархаж тэр багш хийгээд ангуулийн маалын хооронд буруу ойлголцлыг бий болгосон. Тэр нь юу гэхээр өөрөөр хэлбэл ангуулийн маалыг тэндээс холдуулахыг нөгөө хэд нь муу шавнар нь хичээсэн. Тэрхийн тулд яасан гэхээр тэр багш нь бол их сайхан үзэсгэлэнтэй эхнэртэй байсан. Тэгтэн тэр эхнэр нь бол ангуулийн маалыг өөрийн хөөшиг сайхан асарч хоол унд хийж өгч ингэдэг байсныг тэд нар буруугаар нөхрийнхэн сэтгэлд тэр эхнэр хийгээд тэр ангуулийн маалын хооронд ямар нэгэн тодорхой буруу холбоо байна гэж ойлгуулсан. Тэгтэл энэ үйл явдлыг буруугаар ойлгосон нөхөр нь бол ангуулийн маалыг тэндээс холдуулахын тулд эсвэл тэндээс явуулаад ямар нэгэн байдлаар амийн хөнөөлөхийн тулд нэгэн зүйл хэлсэн байдаг. Тэрний юу гэхээр надад бол гайхамшигтай сайхан увдис байгаа. Тэр үтсгээс хэрвээ чи 1000 хүн хөнөөгөөд 1000 хүнний хөнөөснийхээ алсан хүн болгоныхаа хуруугийн эрх хуруугийн тастаад эрх болгож ингэж зүгээд 1000 хүн алчаад хүрээд ирэх юм бол би чам тэрийгэ заана гэж нарийн имийг сайж ухаж ойлгохгүй байгаа ангуулийн маалыг бол ингэж буруу зүйлийн зөв түлхсэн. Тэгтэн ангуулийн маал хөөрхий багшаа бурхан гэж шүтдэг ийм хүн байсан учраас багшийн зарилгын дагуу 1000 хүн хөнөөхөөр бол явсан. Тэгээд ангуулийн маал ер нь үгийн бол асар хүч чадалтай зэвсгийн эрдэмт их мундаг ийм хүн байсан. Тэгээд энэ Кошол улсын хүн ам их явдаг тийм ойд бол байрлаад тэр ойгоос явсан хүн болгоныг алаад алсан хүмүүсийн эрхэн хурыг таслаад ингээд хүзүүндээ зүүдэг байсан учраас ангуулийн маал гэдэг нь эрхэн хуруугаар эрхийн зөөсөн хүн гэсэн үг юм. Тэгэхээр нэр нь байхгүй сүүлдээ зүгээр ангуулийн маал нэртэй болсон. Тэгээд энэ тэр ойд амьдраад олон хүн алж хөнөөсөр байгаад сүүлдээ бүр 999 хүн хөнөөсөн байдаг. Тэгээ 999 хөнөөсөн хүний үйлийн үргэж амар юм байгаа гэсэн үг. Тэгээд тэр 999 хүн хөнөөгөө тэгээд тэр явандаа тэр их олон энэ Магада улс, ийш Анг улс, ийш хоошоогоо бол бурхан багшийн өөрийн мэдлсэн тэр Шагя улс. Тэгээд энэ Варанаси гэдэг энэ 10 олон улс орнуудыг холбосон тэр Худалдаа 8-ны гол зам болсон тэр газараа явандаа бол явах хүнгүй болж эхэлсэн. Тэгээд энэ ангуулийн маал гэж айхтар алуурчин олон хүн алаад байгаа энэ мэдээ Кошол улсын хаан Прасенжитэд хүрээд Прасенжит бол цэргэлэн зэвсгэлж ангуулийн маалыг хөнөөхөр цэргэлэн хөдлөх гэжсэн. Энэ мэдээг ангуулийн маал өөрөө яг энэ Шаравстад төрсэн хүн. Тэгтэл ээж нь энэ хүүгийг нь хаан цэргэлэн зэвсгэлж явж хөнөөх гэж байгааг сонсоод хүүдээ очиж хэлж тэр газраас нь холдуулахын тулд ээж нь энэ ангуулийн маалын амьдарч байсан ойроо очсон байдаг. Тэгтэл ангуулийн маал нэг л хүн алчвал 1000 болчих гээд тэгээд 1000 эрхэн зүгээд нөгөө багштаар очиж тэр нууц увдсааг заалгаж авахаар ингээв. Тэгсэн чинь ээжийг хүн олдохгүй байсан. Тэгсэн чинь харин ээжигээ ирж байгааг хараад ингээл ээж гэсэн ялгаагүй алцхыг гээд ээжийнхэн хөнөөхөөр ингээ явж исэн. Тэгээ энэ үед Жетон хийдэд энэ заларч байсан бурхан багш ангуулийн маал гэдэг энэ хүн асар их нүгэлтэй үйл хийсэн. Тэгтээ бурханаас ном сонсоод ингээ яах юм бол энэ нүгэлт үйлээ арилгаад дээрэс нь гэрэлт хөрөх ховтой хүн гэдгийг болгоосон учраас дээрэс нь тэр хөөрхий эхийн аврахын тулд маш мөн ангуулийн ер нь янз янзын олон хүн алдсан гэсэн өөрийн хэцгийг алах буюу бол завсаргүйгээр тамд очиж төрөл тавих аюултай нүгэлт үйл байдаг. Тэгээд энэ аль алын ээжийг нь ангуулийн маалыг өрөвдсөн. Дээрээс олон төрөлдөө бас ангуулийн маалтай буйны холбоотой байсан. Олон төрөлдөө ангуулийн маал бурхан бодисодоо хоёр уулзж учирч явсан.
Дандаа төрөл болгондоо ангуйлын мал буруу юм хийж явдаг. Тэгээд бодис чадвартай уустраа дандаа тэгээд бас хурц ухаантай хүн байсан учраас буруу хүмүүсийн нөлөөнд ороод буруу хийгээд явдаг. Зөв хүнтэй уулзрахаараа хормын дотор ухаарлыг олж одоо зөв замаар явдаг ийм хурц ухаантай их мундаг хүн байсан. Тэгээ одоо бурхан багш яг тэр урдын холбоо байсан. Тэр бас урд нь бодисодоо байх үед нь бас ангуйл мал их тусалж байсан. Энэ бүх үйл явдлыг болгоож тэр одоо ээжийг алах гэж явж байхад нь бурхан багш ичээдийн хүчээр тэр хол энэ J1 хийдээс бас олон бэрийн цаана байсан тэр ойд ичээдийн хүчээр очсон. Тэгээд тэр ангуйлын малын урдуур ингээд ээжийнхэн ээж рүү гүйж явсан тэр замын дундуур орсон. Тэгт нь одоо ангуйлын мал энэ ээжигээ хүнээсэнд орвол энэ юуныг энэ ламыг хөнөөчих. Тэгээд ламыг хөнөөгөөд тэгээ одоо 1000 болгоо тэгээд яагаад бурхан багшийн хойноос хөөсөн. Бурхан бол зогссон чигээр байсан. Харин ангуйлын мал гүгэл байсан. Гүгээд байгаа мөртлөө бурхан багшд ойртож чадахгүй байсан. Тэгт нь ангуйлын мал хуураг та төр зогсооч гэж одоо өгүүлсэн. Тэгт нь бурхан багш би бол аль хэдийн зогссон. Энэ хорвоод гүөх миний гүйдэл дууссан. Би энэ хорвоо дахин ч одоо төрөхгүй болсон. Чи харин энэ одоо гүүхэ болооч. Энэ самсаараа ертөнцид одоо тийм ээ төрөл хөл авна нүгэл үлдэн нүгэл үлдсэн өөрийнхөө нүгэл буйныхаа үйлээс болж өөрөө зовж шаналсаар ингэ явж байгаа. Энэ одоо юунасаа чи өөрөө гүүхэ болооч гэж ингэж товчхон үхэлсэн. Би аль хэдийн зогссон чи гүүх цагчин зогсох цагчин болсон шүү гэх энэ үгийг өөрөөр хэлбэл буруу хүмүүсийн хүний үгээр явж буруу тийш явж исэн хүн дандаа бодис чадвартай уулзаад бодис чадварыг үнэн үгийг дорхон ойлгож ухаарад олон төрөлдөө бол ангуйлын мал зөв зам руу ордог байсан. Яг энэ мөчид бас ялгаагүй. Би аль хэдийн зогссон байна. Чиний зогссон болоогүй юу гэдэг нь юу гэхээр би аль хэдийн сансрын хүрднээс хэтэлсэн шүү. Чи л энэ сансрын хүрдэнд өөрийн хийсэн үйлээс болж чи өөрөө зов шаналаад яваад байна шүү гэдгийг бол бурхан товчоор айлцсан гэсэн. Энийг энэ ангуйлын мал асар хурц ухаантай бэлгүүнтэй хүн байсан учраас ойлгонгуудаа бурхны үлмэд залбирэн суугаад одоо бурханд асар их сүзгэлтэйгээр одоо залбирэн суухад бол бурхан багшаал ном сургаал айлтахад бол одоо мөн ялгаагүй. Олон төрөлдөө бурхан бодисоттой хамт явж анапана бяцлал хийж, випшна бяцлал хийж олон төрөлдөө үеийн өрөө устгаа явж исэн. Хүн учраас энэ төрөлдөө бас бурхны ном сургаалыг сонсонгууд тэр олон төрөлдөө хийж исэн бяцлал аяндаа сэргэж анапана бяцлалын тухай сэргээнгүүд ганц үг хэлэнгууд анапана бяцлал нь төвлөрлөн сайжраад самадид ороод випшна бяцлал ярингууд биеэр нь одоо чөлөө турсгал явж биенийх нь мэдрэмжүүд нь гарч ирж үеийн өрийг араараас цуврал устгаад энэ маягаар энэхэн хором дотор Шорота бонны шатанд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ 999 хүний хөнөөсөн ангуйлын мал одоо энэ тэрх хийсэн үйлийнхэн өрөөр бол энэ төрлөөс халихад бол тамд бол хэдэн сая галвын турш зовх ийм аимшигтай үйл үүрэг хийсэн хүн энэ бурхны заасан тэр анапана випшна бяцлалын хүчээр мөн олон төрөлдөө хийж байсан анапана випшналын сэргээд тэр хүчээр тэр 999 хүний битгийхэл цаана урдын олон төрөлдөө хураасан тэр одоо там, бэрд, адгуус, асуур дөрвөн муу заяанд хөтлөх үеийн үрийг бол устгаад Шорота бонны шатанд хүрч чадсан юм аа. Энэ нь юу хэлж байгаа нөхөр випшна бяцлал, анапана випшна бяцлалыг хөгжүүлж чадах юм бол хэдийгээр чи хүн алсан үеийн үртэй байлаач гэсэн хэрвээ хүсвэл энэ бяцлалыг хичээгээд хийвэл тэр дараа төрлөөрөө муу заяан руу хууль өрийг бүгдийн устгах чадвартай болдог гэдэг энэс харуулж байгаа маа. Тэгээд ангуйлын мал тэр суудал дээр босож бурхан багшаас сахил хүртэхийг гэсэн уламжлаад бурхан багшаас сахил хүртээд тэгээд бурхан багш дагуулад J1 хийдэд ирсэн байдаг. Тэгт нь тэр үеийн одоо энэ улсын хаан Парсенжид ангуйлын малыг ингээд одоо юу яах гээд хөнөөх гээд явах гэжсэн хүн тэрхэн өдрийн дотор нэгэн өдрийн дотор одоо ангуйлын малыг бурхан багш тэр аимшигтай үеийн өрхийсэн хүнийг нэгэн өдрийн дотор гэрлийн одоо эхний шатанд хүргээд дээрэс нь лам хуург болгоод дахиж хэзээж амтан алах тийм ээ одоо хүн битгий хэл ялаа шумуулж алах тийм сэтгэл үүсэхгүй чадваргүй болсон. Тийм байдалтай болгож тэр аимшигтай анария хүнийг хутагт болгож чадсан гайхамшигтай мэдээг сонсоод J1 хийдэд ирж бурхан багштай уулзахаар ирсэн. Бурхан багшийн дэргэд олон шам хувиргууд байсан дотор яг бурхан багшийн дэргэд одоо ангуйлын мал ингээ өсөө усаад лам хуург болчихсон. Ингээ бурхан багш залбираад ингээ сууж исэн. Тэгт нь одоо Кошол улсын хаан бурхан багштай ирж уулзаад та одоо өнөөгөө ангуйлын малыг гэгэрлийн шатанд төргөж хотод болгосон гэж сонслоо. Тэр ангуйлын мал хаан байна гэсэн.
хаг хажуучин сууж байна гэсэн좀 асар их айж босож гүйжсэн гэдэг. Тэгэхээр бол чи айх шаардлагагүй ангуйлын мал хүн битгийхэл ямар ч амтэн хөнөөх чадваргүй болсон. Тэр хөнөөх үүлийн өрн цэцлээс бүрэн арилсан. Одоо амтныг инэрэн хайрлахаас өөр одоо үйл хийчих чадваргүй болсон. Тиймээс айх сандрах хэрэггүй гэж хэлсэн байдаг. Ангуйлын мал тэгээ тэр мөчөөс эхлээд яг хувиргийн ёсоор амьдарч бяцлалаа хийсээр байгаад удахгүй архан тулан гэгэрсэн. Одоо энэ байгаа газар бол ангуйлын малын өөрийнх амьдарч байсан газар энэ одоо сүүл суур босгосон гэдэг. Тэгээд ангуйлын мал бусад хувиргуудын адил одоо Шаравстай хэд хотын одоо удамжаар одоо Бадар барин ингээ явхад урдын одоо 999 хүн хөнөөх үед аавыгаа алуулсан, ээжигээ алуулсан, ах дүүсээ алуулсан хүмүүс ангуйлын майлыг танаад ангуйлын майл руу чулуу шидэх гэх мэтэр одоо асар их одоо ингэж доромжилсан. Тэгээд чулуугаар зодуулаад ингээд амьдралын сүүлчийн мөчөд өөх шатанд эрэхтэй ангуйлын мал би бурхан багш уулзахад ангуйлын мал хэлсэн байдаг. Би одоо алдаа онож явах, ариун номтой уулзраагүй, бурхантай уулзраагүй, номтой уулзраагүй, буруу замаар одоо явж байх үед олон хүн хөнөөсөн үеийн үрийг хийсэн. Бурхантай уулзраад бурханы ариун ном сургаалыг сонсоод бяцлаглалын хийсээр байгаад тэр их догшин аимшигтай үйл хийсэн. Би өнөөдөр одоо ингээд нирваны амгаланд төрчихсөн. Ийм гайхамшигтай амар амгалан таасаашгүй олон галбарын турш 5 зовх байсан тэр зовлонг энэ ариун номын хүчээр энэ бурханы заасан сургаал номын хүчээр би юу ч устгаад өнөөдөр би нирваны амгаланд байна. Тэгэхээр энийг намайг цохиж байгаа намайг энэ жаа хүмүүс бүгдээр ариун номтой уучраасаа тэр бүхэн энэ амар амгалан олоосоо гэж амьдралынхаа эцсийн мөчөд өөрлөө чулуу шидсэн, өөрийг нь цогсон, өөрийг нь одоо өгөхөд хөргсөн тэр хүмүүсийн зөв одоо хайрлах энергичлийг үүсгэж байгаад нирванд орсон гэдэг. Тэгээд энэ амьдарч байсан газар нь бол сүүлдээ суурга босгосон. Жетван хийдийн Анатпиндакийн одоо баяны амьдарч байсан байрны ойролцоо яг дэрэгд байгаа энэ ангуйлын малыг энэ суврууны дэрэгд ирээд байна. Тэгэхээр одоо хийгээд ирээдүйд энэ сайхан одоо газар мөргөж одоо залбирахаар ирсэн жетван хэд ирсэн хүмүүс энэ газрууд бас ирэх хэрэгтэй. Тэрнээс гадна ер нь одоо энэ бурхны заасан сургаал ном бурхан хэдийгээр одоо өөрөө байхгүй нирванд орсон ч гэсэн заасан сургаал ном бяцлал нь Анатпиндак энэ ангуйлын мал шиг ийм айхтар нүгэл хийсэн хүнийг нэгэн хоногийн дотор гэгээр даруйлт хөргөж байсан. Тэр бяцлаглалын арга одоо хүртэл одоо тэр бодмодны доор хийж бяцлал хийсэн анапана бишна бяцлал нь манай Монголд бид нэр аль хэдийн аваачсан Монголын арт түмэнд хөргөж байгаа. Тэгэхээр асар их нүгэл хийсэн хүнийг одоо гэгээр л ариуслалт хөргөж хязгаарч дахиж амтнд торлохгүй болгох ингэж өөрчилж чадж ирсэн бяцлал Монголд бас хорих ангиудад хөрж бас тодорхой хэмжээний нүгэл үлдсэн хүмүүс ч гэсэн энэ бяцлаглыг хийгээд өөрчлөгдөж байгаа бол гайхамшиг юм аа. Тийм учраас одоо хийгээд ирээдүйд энэ сайхан газар ирсэн хүмүүс, энэ жетванд ирсэн хүмүүс монголчууд маань энэ одоо жетван хийдэд ирж мөргөхөөс гадна одоо энэ Анатпиндакийн одоо амьдарч ирсэн байр мөн одоо ангуйлын малын энэ амьдарч ирсэн энэ газар ирээд энэ хорвоодор хэрвээ зөв замтай очруулчвал өөрчлөгдөхгүй хүн гэж байхгүй. Хорвоод одоо муу хүн гэж байдаггүй. Өөрчилж тэр хүнд өөрийгөө өөрчлөх боломжийг заагаад анапана бишна бяцлалыг суулгаа хөргөчих юм бол ямар ч хүн одоо байсан өөрчлөгдөж гэгээр ажилт төрж амар амгалан болж зөв хүн болж хүмүүс болдог гэдгийг одоо харах хэрэгтэй. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо буруу замаар явж байгаа алдаж онож байгаа хүмүүс бас олон хүмүүс бүгдээрээ одоо хорих ангиудад ч гэсэн бяцлал явж байгаа. Тэгэхээр бяцлал сууж зөв замд ороосоо ангуйлын мал шиг буруу замд явж байгаа бол зөв замаар орж амар амгалан аз жаргалаасаа тэр бурхны үед ангуйлын малыг өөрчилсөн бяцлал бас Монголд одоо байгаа. Тэгэхээр цаг зав гаргаад 10 хоног бяцлал сууж ачтуусыг хүртээсэй гэж бодож байна. Тэгэхээр одоо хийгээд ирээдүйд энд ирж байгаа хүмүүс маань бас энэ хоёр одоо гайхамшигтай хүмүүсийн амьдарч байсан энэ газар босгосон суугаад ирж мөргөж залбирч энэ бяцлал хийж нирваны амгаланг мэдэрч өөрөөсдийнхөө одоо сахил санмаарыг, ариун явдлыг, самади бяцлаглыг одоо бэлгүүнээ хөгжүүлж ариун номын замаар урагшлан явах болтугай гэж өрөөе.